Тэгээд сургуулиуд төгсөх ёстой, боловсролтой болох ёстой. Өөрийгөө авч явах хэмжээнд хүрэх хэрэгтэй. Тэрний дараа тэр хайртай амьдралын асуудал шийдэж шүү. Чи маргааш нисэн. Өөрөөр хэлбэл одоо хойлж байгаа шүү. Үгүй өөр ярих юм байхгүй. Аава, би таны үгэнд дандаа дордог штэ. Харин та намайг юусоо ойлгохгүй юм. Таны үе чинь өөр, миний үе бүр өөр. Таны үед чинь хоёр талаасаа хоосон чамдаатай ирээ суудаг гэвчтэй. Харин миний үед хоёр талаасаа хоорондоо ярилцаад, тохиролцоод, төлөвлөөд тэгээд сайхан амьддаг. Та нарын үе гэж тэгээд ямар үе байдаг юм? Бидний үе гэж Z generation. What's that? Тэр бидний үе ч одоо зомби үе юм уу, тийм ээ? Тэгвэл сайн сонс. Тэр үеийн чинь чудаатайгаа хоёулаа хамтдаа ирээд энэ амьдралын төлөө хамтдаа зүтгээд босгоод чамайг өсгөөд хүмүүжүүлээд үрдэл зэрэгтэй болоод одоо чи зогсож байгаа ойлгосноо. Аава, та гэхдээ миний хоромд ороод ганцхан хоромж болохгүй амьдраад үзэлтэй. Тэгвэл намайг ойлгоно штэ. За тэгвэл одоо би чийггүй тийм ээ? Би зомби. За миний охин. Аавыгаа сайн сонсож байна. Америк, Европ, 18 насыг бүгд нь хүрсэн бол гэрээсээ амьдралаа өөрөө даваад яваа гэж өшөглөөд гаргачихдаг юм. Тийм аа. Аава би өшөлмөргүй байна. Би боловсролтой өөрийгөө бие даах хэмжээнд хүрээд тэгээд энэ дараа амьд хайх тулсын хабаад за ямар вэ? Ийм л да. За тэгэхээр ингэж маргааш өглөө нисэх учраас Жапон найзтайгаа уулзаад бүх юмаа бэлдээ. Тэгээд яв өөр ярих юм байхгүй шүү үгүй. Аава. Би танд их хайртай шүү. Би ч гэсэн чам тайлбарч ирснийг ярьж байгаа шүү. Чи ойлгоорой.